гарч тэд нар тэр хуулиа батлах гэж л зорж байгаа. Хоёрдугаарт бол өнөөдөр эдгээр энэ их хурл болон төрд дахиж орж чадахгүй бол бүгд ял идэх тийм байдалд орчихсон тийм улсууд байгаа. Тийм учраас эдгээр бол их хурлд гарах гэж өхөн хатан зүтгэж байна. Сонгуул болдгороо болно. Ямар нэгэн нам эвсэл одоо олгогч болдг юм уу? Аль эсвэл хамтраач байдаг юм уу? Энэ асуудлыг шийдвэрлэх гэж оролдох байх л та. Тэгэхээр яаж эндээс гарч болох вэ? Юуны өмнө бол одоо энэ сонгуулиар одоо энэ хуучин танигдсан одоо ийм одоо гэмт хэрэг хийж байгаа энэ хоёр намуудыг бол дахиж хизээч төрд их хурлд гаргаж болохгүй. Их хурлын гадна байгаа шудраг тэмцэж байгаа улсуудыг бол маш олноор нь бол их хурлд сонгож оролцуулах хэрэгтэй. Тэгээд бол бас ирээдүйд энэ Монголын сонгуулийн системийг бол өөрчлөх хэрэгтэй. Үндсэн хуулиндаа бол өөрчлөлт оруулах хэрэгтэй. Одоо өнөөдөр энэ 76 хүний ч одоо улаан цайм буруу юм хийгээд байгаа улсуудыг 4 жил одоо яаж чадахгүй. Тэд нар өөрсдөө л дур дураараа юм хийж идэг. Үндсэн хуулийн цэцэн одоо энэ буруу гэж хэлэхэд нөгөөдөл нь хүлээж авдаггүй. Ерөнхийлөгч нь эн чинь буруу байна гэж ихтэй хүлээж авдаггүй. Ийм л системтэй болчиход байна. Тийм учраас энэ их хурлыг бол одоо хугацаанаас өмнө буулгаж болдог тийм системийг бий болгох хэрэгтэй. Тэр нь бол одоо хоёр танхимтай дээд хад гэсэн их хурл баг хурл гэсэн ийм систем бол одоо Монголд зохимжтой юм уу гэж би боддог. Их хурл байж байгаад нөгөө баг хурлаа бол байнгын ажиллагаатай баг хурлыг бол жил болгон нэг юм уу хоёр удаа хурлдаад тэрийнхээ ажлыг дүгнээд тэр нь болж өгөхгүй бол тэргээ татан буулгаж болдог. Тийм нэг систем бол миний хувьд их зөв гэж бодож байгаа. Ягаад гэвэл 300 400 хүнтэй их хурлыг бол бүгдийг олигархжуулна гэдэг бол бас тийм амарх асуудал биш. Тэнд бол ядаж нэг тал нь шудрах хүн байх л ёстой. Тийм. Талаас дээш нь шудрах хүн байх бах. Өнөөдрийн байдлаар харж байхад бүгдээрээ л ингээл буруу гэж ярьж ярьчхаал гадуур ярьж ярьчхаал яг хурлынхаа танхимд ороод суух дээр л тэрнийхээ эсрэг гар өргөж идэг. Ийм сонин систем өнөөдөр Монголд тогтчихсон байна шүү дээ. Зөвөр би боддгийн. Өнгөрсөн социалист системийг бид нэр муулах дуртай. Үнэхээр тэнд бол алдаа их байсан. Тэрнээс авч хоцорсон юм юу гэхэд зэрэг Монголын ард түмэн ямар нэг хэмжээгээр эрүүлжсэн, боловсрсан, соёлжсэн, тийм ээ. Тийм ард түмнийг одоо ийм ядуурл даваачаад өгчихсөн газар нутгийг нь тэр чигээр нь уурхаан талбар болгоод хувиргачихсан. Тэгээд одоо ядуу байх ёстой байлгийг хараал юм байдаг гэж яриад тэгээд улс төрлөө эргэж тэмүүлж байгаа тэр асуудал бол жирийн ард түмэн үнэхээр ойлгомжгүй асуудлуудын нэг л санагддаг л да. Яах аргагүй. Яах аргагүй л тийм болчиход байна л да манай улс маань. Одоо тэгэл өнөөдөр бүх юмыг бол одоо дээрээс нь л тэр засах ёстой. Дээд талдаа шудраг ёсыг тогтоосны дараа тэр хүмүүс нь шудраг хүмүүс чинь доороо шудраг байхыг шаардах ёстой шүү. Тэгэхгүй ачаал бүгдээрээ дээдлийнх хүмүүс нь одоо буруу шудраг биш болол хулгай хийгээл хөрөн мөнгийг шамшигдуулаад ерөөсө дур зоргоороо аашлаад байхад доотлын хүмүүс чи яаж тэднэрт хянагдах юм бэ? Тэдний хууль зохиосон хуулийг яаж дагах юм бэ? Тийм учраас бол ерөөсөө л дээдлийн төрөв ярьж байгаа хууль зохиож байгаа улсуудын хамгийн түрүүн шудраг хүмүүсээр салих ёстой. Тэгжээж л манай улс байна. Улс шиг улс бол. Ямар хэмжүүрээр шудраг гэж үзэх вэ? Яг л хуулийг бол маш чандлан сахидаг, хэлсэн үгэндээ үл өргөлж үнэнч байдаг. Нэг юм бодцоход нөгөөдхийг хийдэг. Өнөөдөр нэг юм яриад ондоо газар очиод ондоо юм ярьдаг. Энэ л бол шудраг ус явдал. Би нэг жишээ хэлье л да. Одоо манай энэ их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд бол одоо хагас бүтэн сайдар болгол баг одоо энэ Макао, Хонгконг, Солонгост очиод казино тоглож шít. Тэр хэний хөрөнгөөр ингэ тоглоод байгаа. Тэр бол үнэн байна шүү дээ. Ил байна шүү дээ. Хүн болгол очиод Солонгост очисон улсууд тэр казинод нь орох төр л Монголын их хурл хуралдаж байгаа юм шиг, засгийн газар хуралдаж байгаа юм шиг бүгдээрээ очиод тэнцээ казино тоглоод. Тэр ч одоо ямар мундаг баян улсууд хаанаас тийм их мөнгө. Тэгээ бас багаарч тоглохгүй сая доллараар тоглодог. Тэгсэн мөртлөө энд нэг шудраг царай л хөрөнгө орлогынхаа мэдүүлгийг өгөхдөө
нэг муу машинтай, нэг хоёр өрөө байртай гэж ярьдаг.